Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Нэвтрүүлгийн хамтрагч E-Mart Hypermarket Монгол хүн та 100 наслаг. Нэвтрүүлгийн хамтрагч Таван богд групп хамтын хүч амжилтын түлхүүр. Нэвтрүүлгийн хамтрагч Доктор Баатар брэнд үе дамжсан нууцчаар. Нэвтрүүлгийн хамтрагч Оюуны ундраа групп оюунлаг Эдвин төлөө. Амьдрал энгийнээс энгийн. Энд хэн урам зоригтой сэтгэл тэнүүн амьдарч чадж байна вэ? Мэдээж өөрийн гэсэн эрхэлсэн ажил, түүндээ тохирсон цалин, тог тухтай гэр, хайртай хүмүүстэйгээ хамт байх. Тэгээд бас хүссэн зүйлдээ зориод хүрчдэг. Заримдаа эрсдэлтэйч ад сорсон өөрчлөлт хийчихэд итгэж ядахч бас сайхан хүч. Нийт хүн амын 7.8% нь 60-аас дээш насныхан. Үүнээс 59.6% нь эмэгтэй, 40.4% нь эрэгтэйчүүд байна. Өнөөгийн нийгмийг бүтээн босгосон хөдөлмөр зүтгэлээ зориулсан тэд хийж бүтээх эрч хүчтэй залуу үетэйгээ зэрэгцэн идэв санаачлагтай амьдрахыг хүсдэг. Нэг настай сурахаар явж байгаа юм. Тэгээ одоо 62 настай би ч одоо шинэ ажилд орох тухайн асуудал бодцсон явж гин гэдгийг нь одоо аав ээжтэй л баярлах юм да. Шинэ ажилтан болвол би одоо тэр хамт олон дунд би ороод ажиллахад бол миний хувьд бол чадна л гэж үзэж байгаа. Одооний чинь залуучууд толгой сайтай актер болсон шүү дээ. Хүнээр хэлүүлдэггүй тийм ээ. Тэгэхээр хэлэх юм гарууд хичгэл ах тэгэл баяртай л юм шүү дээ. Юу ч бол юу хийн шүү дээ. Юусе харагдахгүй мөртлөө нэг тийм юм бидний дотор хүн гэдэг утгаараа байж идэг. Амарваа нэг ажил хийхэд бол бид нар сэтгэлээсээ л хандаад хий. Сайн байна уу? Саран жилэн. Насан жаргал. За, сайхан амарч чинь. Сайхан амарч чинь. Сайхан амарч чинь үү? За, алав тавлаг сайхан байна уу? Ажил тавлаг сайхан байна. Таны ажил сайн уу? Оо, сайн байна. Одоо тэр модон дотор л гүйж байна да. За. Тэр өнөөдөр бид тэр чинь энэ 55 жилийн түүхтэй сайхан Монголын үндэсний телевизээр бас нэг шинэ нэвтрүүлэгт хувь нэмэр оруулахаар шинэ ажилтан гэсэн. Тэгээд тэрний цаа дагуулга нь бол одоо ахмад наснууд одоо чөлөөндөө гараад тэгээд яаж ажиллах уу, яаж амьдрах уу гэдэг юм дээр бас одоо санал бодол солилцох нь шүү дээ, тийм ээ. Маш олон одоо орнуудад хийгдсэн судалгаан дээр тэтгэврт гарсны дараа өөрийгөө нийгэмд одоо үн цэнтэй хэрэгтэй зүйл бүтээж ийна, миний оролцоо маш чухлаа гэдгээ ойлгоод оролцож байгаа ажил нь хүний насыг аягүй гоё урт болгодог. Тэгээ сэтгэлийг нь над жаргалтай болгодог нэг шалтгаан гэж үзээд байгаа байхгүй. Тэтгэвртээ гарлаа, нас одоо ахлаа гэдэг ингээд өөрийгөө хоош нь тавих гэдэг бол ер нь байж боломгүй асуудал санагдаж байгаа юм да. Аль ч утгаар нь за эрүүл мэндийн талаасаа ч тэр тийм ээ. Нийгэмд гүйцэтгэх талаасаа ч тэр за бусад залуучууд үлгэр дөөрөөл үзүүлэх талаасаа ч гэсэн энэ бол их чухал юм гэж. Би одоо үндсэндээ 10 онд тэтгэврт гараад тэгээд тэрнээс хойш за би эрүүл байна, ухаан саруул байна. Тэгэхээр одоо энэ бас нийгмийн хариуцлагын үднэс ч гэдэг юм уу да.
Ер нь бол бид нэр бас салбартаач бай, за нийгэмдч бай бас дутагдж байгаа гэдэг юм уу, одоо зайлшгүй сэтэл гаргах хэвээр сэдвүүдээр л бас оролцож явж явах хэрэгтэй гэдэг ийм л агуулгаар ажиллаж байгаа хүний нэг л дээ би бол. 2007 оноос хойш анагаахын нийгмийн эрүүл мэндийн сургуульд багшилж байгаа. Тэгээд миний мэрэгжил бол нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэнд судлаач гэсэн ийм хоёр хос мэрэгжилтэй. Яг одоогоор бол эрдмийн судалгааны ажил хийж байгаа. Тэгээд тэр ажил маань ахмад насны чиглэлээр байхгүй юу? 2022 оны 3 дугаар улирлын байдлаар тэтгэврийн насны нийт хүн амын 18.5% нь хөдөлмөр эрхэлж байна. Ахмад насны нийгмийн идэх оролцооны байдлаас харвал 56.7% нь өндөр, 33.1% нь дундаж, 10.2% нь маш бага оролцоотой гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ тоо судалгаа нь ахмад наснууд нийгэмд идэх оролцоогоо хадгалахыг хүсдгийг, хөдөлмөр эрхлэх боломж, орчин нөхцөл бүрдвэл энэ тоо өсөх буюу тэдэнд ажиллах хүсэл хэрэгцээ их байдгийг тод томрон харуулж байна. Ахмадуудыг ингээд судалгаа хийсэн чинь дандаа юм гэр цэцэрлэгийн үүрэгтэй байна гэж гарч байгаа байхгүй юу? Ингээд очицээгээ. Тийм, тэгэл одоо Очичээ. тийм тэтгэвртэй гараад гэртээ байнга та одоо юу хийх юм, ямар зав чөлөөтэй юм чинь хүүхд хар гэдэг ингээд хүүхдэд харуулад ингээд байж байгаа. Тэр бол бас зарим талаараа жоохон харамсалтай. Зарим талаараа бол хүүхдүүдтэйгээ харилцаа холбоотой байгаа нь сайхан юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэр нь нөгөө ахмадуудын маань бас идэвхийг бас бууруулад байгаа. Идэвхийг биш одоо нөгөө идэвхтэй байх боломжийг нь бас жоохон хаагаад байгаа юм шиг. Ер нь юм хийчихээ өвдөө чи багаж гисэн одоо өр хөвгтөдтэй нэг тийм ачаа юу боллогоогоор өөрснийхээ бас амьдралыг төвөг боллогоогоор аваа явчих гэсэн юм бодлоож байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз нь нийгмийн оюун санааны хөтөж байх, соён гэгэрүүлэх үүрэг хариуцлагынхаа хүрээнд шинэ ажилтан төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ төслөөрөө олон нийтийг ажил хөдөлмөрт уриалгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа тэтгэврийн насны ахмадуудын идэх оролцоог сайжруулахыг бид зорьсон юм. Дотоод хэргийн их сургууль тэнхимээр эрхлэгчээр ажиллаж байгаад 20 онд нийтдээ цэрэг цагдаагийн байгууллагад 42 жил ажиллаад тэгээд одоо гавьяаныхаа амралтанд гарцаа. Монгол улсын төлөө зүтгэе гэж одоо хэлж байгаа хүүг бол одоо хүн болгонд одоо нэг олдоод байдаггүй том хувь заяа байдаг. Тэтгэврт гарлаа гэдээ амьдрал бол дуусч байгаа юм бол биш. Зүгээр хүний амьдрал явдгаараа явж ил байна, үргэлжилдгээрээ үргэлжилж ил байна. Тэтгэврт гарна гэдэг бол зүгээр ажлынхаа байрыг л өөрчилж байгаа шүү. Зарим өдөр алхчихж байгаа юм. Зарим өдөр шогшин. Тий, зарим өдөр нэг жоохон хурдтайгүй. Өөртөө тааруулаад тэгэл хийнэ. Курсант байсан үшигээ бэлтгэлээ хийгээл тэгэл эрэхтэй зэрэг бол над бол өдөр болгоод жаргалтай өдөр болгон шин аливаа юм дандаа сайхан гэгээлгээр харагдчихийдэг. Жирийн малчны хүү ухаан орох цагаасаа аавдаа чөдрийн мордох үйлж ээждээ унах тугуул татаж ах уй дойр ажил хөдөлмөрт дөртөө өснө амьдралын том хүмүүжил болжээ. Би Оросын холбооны улсын Москва хотын дотоодыг хамгаалах яамны их сургуулийг 51 настай явсан би. Тэгээд 53-тай төгсөж ирж хууль зүйн докторийн зэрэг хамгаалж Оросд хамгаалаад ингэж ирсэн. Сурыг гэвэл нэг үг эрдэм, хаяг хүнд
мянган уг үлэг. Энэс сосич. Чигээр хаа. За, миний ямар мэрэгчлээ болох вэ? Цагдаа болно гэдэг үл юу лээ? Ээж нь маань зөвшөөрөхгүй. Тийм би зөвшөөрөөгүй маа. Ээж нь зөвшөөрөхгүй юм уу? За. Түүнийгээ миний хүү юу болох юм? Эмчил болох юм уу? За. Цэрэнбат нас бол тоо эрдэм мэдлэгт алхам бүр суралцах чухал гэдэг зарчимтай хүн. Хүүтэйгээ зэрэгцэн 50 гаруй наснда шинэхэн оюутан болж байсан бол өнөөдөр өөрийгөө сорж шинэ ажилтан болох нэ. Хүү огт нь аавынхаа мэрэгжлийг өглөж нийгэмдээ ажил үйлсээ зориулан Монгол улсын төлөө мөрдөст гэр бүл зүтгэж явна. Хөдөлмөргүйгээр одоо сайхан амьдрна гэсэн ойлголт байхгүй. Заавалгүй сайхан хөдөлмөрлж ээж тэр нь өөрөө тухайн хүндээ аз жаргал өгдөг хөдөлмөр. Хийгвэл ажил их байна оо. Тэгээ одоо санаачлаад одоо ингээ хий болгоё бүтээ гэд ажиллах юм бол их ажил байна. Өнгөрсөн үеигүүгээр өнөөдргүйгээр маргааш байхгүй гэж. Тэгэхээр бид нар чи харилцан суралцсан шүү дээ. Бид нар чи залуучуудаас бас сурах юм их бий. За сайн амарч гин үү? Оо сайхан. Одоо ерөөсөө одоо налаага одоо ингээд намар цаг гэдэг чи одоо сайхан юм аа. Миний чөлөө цаг бол ерөөхдөө морьтой ойрхонд одоо ингээд байж идэг. Би чи 16 тал адуучин болсон шүү дээ. Монголынхоо нүүдэлчин энэ ахуйг өргөлүүлэн авч явахад одоо зайлшгүй шаардлагатай байгаа юм байна л гэж бас тулгамдаад байгаа асуудал энэ бол мөн үгүй мөн байгаа маа л гэж. Соёлын өв шүү дээ. Нөхцөлийг бүрдүүлээд өгчгтөл эмээл хазарын бэлдээл, морийн бэлдээл тэгээд одоо хөдөө ахуй дээр ингээ байж яхан бол аяндаа Монгол эрэгтэй жалгаа байхгүй, эмэгтэй жалгаа байхгүй. Хүүхдүүд чинь тэгэл энэ өв соёлоо цааш нь тэгээ явуучих юм байгаа мó. Ахмад дунд залуу үеийг энэ хоорондоо зайлшгүй уялдаж ээж, зайлшгүй одоо нийлж ээж, бие биендээ одоо мэдлэг чадвар, ур чадвараа өвлүүлэн үлдээж ээж, төрийн ажил, хувийн ажилч ялгаа авахгүй. Цаашаа явах юм аа. Тэгжээж нийгэм цаашаа хөгжих юм байна л гэсэн ийм л юмыг би ойлгож харагдсан шүү дээ. Шинэ ажилтны нэвтрүүлгийн тухайд гэх юм бол нийгэмд хөндөгдөөгүй асуудлуудыг бол ил гаргаж ирсэн. Тэтгэвртэй гарснараа хүмүүс одоо тий бүх юм дуусчлаа, нийгмийн итгэхгүй болчдөг. Одоо би ингээл ажил хийхгүй гэртээ байж ах юм байна гэдэг ийм ойлголттой болчдөг. Нөгөө талаараа хүүхдүүд нь бас тий ээж аав тэтгэвртэй урдан гараасаа хүүхдээ харуулчих юмсан, тэгчих юмсан гэл нэг ийм бодолтой байгаад ддэг. Дөрвийн насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа ийм контент гарч байгаад нь би өөрөө бас энэ салбарын мэргэжилтний хувьд агүй их баяртай байгаа. Өмнө нь бол насаар нь жоохон ялгуурлагдах байдал бол байдаг байсан. Тэгэхээр илүү нөгөө ахмад насныхан нэг бол дөнгөж төгссөн оюутнууд одоо тий бас туршлагагүй баг залуу байна гэдгээрээ ч юм уу. За дээрээс нас хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээд ингээд яг бас яг хөдөлмөрийн зах зээл дээр нөгөө нэг сегментлэгдэж үлдээд идэг хэсэг бол байсан. Нэвтрүүлгийн төслийн талаар сонсоод маш баяр талархалтайгаар бол зур хуч хүлээж авч ирсэн. Тэтгэврийн насны хүмүүст маань хэрвээ та ажиллах хүсэл сонирхол байх юм бол та одоо ажлын байран дээр бол хизээд одоо ажилуулахад бэлэн байгаа шүү гэсэн мессежийг өгж байгаа. Одоо ямар нэгэн хачир байхгүйгээр боддоор ингээ үзүүлэх байгаа энэ санаа нь бол маш гой санагдсан. Хүн ажил хийж чадж байгаа тохиолдолд нас хамаагүй шүү. Магадгүй арай бага цалингаар гэр ойрхон газар яагаад ажиллаж болохгүй байгаа. Зүүн өмнөд Азийн хүмүүсийн насжилт айгүй өндөр байдаг. Тэгээд тэрийг ингээд судлаад байхад яадаг гэхээр хөдөлмөр эрхэлдэг, хамт олонны дунд орж явдаг хүмүүс бол бас тодорхой хэмжээгээр хөгжрөлт хүртэл гайг байдаг.
Одоо манай оролцогчид бол одоо энэ жишээг яг одоо үзүүлэх байхаа. Тэгээд энэ маань нийгэмд одоо их сайхан мэдээлэл өгөх байх. Тэгээд цаашдаа бол ер нь бид нар бас энэ төрийн бус байгууллагууд, дээр нь судалгааны байгууллагууд хамтраад бас энэ соён гээгэр хэлэх ажлуудыг бол нэлээд тийм эрчимтэй хийх ёстой юм болоо. Тэрний нэг нь энэ шинэ ажлын байр гэдэг энэ сайхан нэвтрүүлэг л одоо бол бас нэлээд тийм төвчээ болох болов гэсэн юм бодолтой байна л да миний хувьд. Тийм, би бас яг тэгж бодож байна. Одоо бид нар Ахмад гэхэлэр заавал өөрсдийнхөө эмээ өвөөгөө биш те, яг л өөрийнхөө ирээдүйн амьдралын талаар бодоод би ингээд 20 жилийн дараа ер нь юу хийх вэ? Тэр үед миний хүүхэд 20 настай болоод ингээд тутастай амьдралаа зохиогоод явах үед би ингээл хүүхдээсээ хамааралтай байдаг үе өнгөрнө гэдэг тийм тооцоолоор харах хэрэгтэй байна гэдгийг л энэ нэвтрүүлгээр бас хуваалцъя гэж бодоод байгаа байхгүй. Уулын хүмүүс бол дандаа таяг тул, би юусоо таяг тулдаггүй. Надад уулын аяллахын таяг манай хүүхдэд авч өгсөн. Тэгээ байдаг мөртлөөс би юусоо таяг тулдаггүй. Би ер нь уулж бай хашаач ер нь өдөр болгон л алхахдаг дандаа. Алхахгүй л бол надад өдөр өнгөрөхгүй юм шиг санагдаад ер нь. Нэгээс нь л бүхэнд л үсээд байгаа юм шиг болдог байхгүй. Тэгжээж л орж ирээд нэг хоол цагаа идэж байгаа суусан ч гэсэн нэг л сайхан тогтсон болчдөг байхгүй. Бүр хүүхдээс л хайрын дунд өссөн. Тэгээл гэр бүл болоод бас хайрын дунд байсан. Одоо 3 хүүхэд 8 ач зээгийнхаа дунд би хайрын дунд л байдаг. Би тэднийг хайрлахгүй тэд нар намайг хайрлахгүй шүү дээ. Эмээ иржилээдэг авч илээдэг. Би тэтгэдэггүй хоол амьдарч байгаа юм чинь. 5-6000 км-ийн бүхэл бүтэн 2 төв алгасаад амьдарч байгаа юм чинь намайг тоохгүй шүү дээ. Тэгэхээр хайрыг заавал өгдөг. Эргүүлээ тэр хэмбигээр хүн хайраа авдаг. Амьдрал яг л уул шиг өгсөж уруудах бүрт чадал чансаас хорно. Халамж таны ижлийн хоосон орон зайг ургаж буй нахаа шиг үр ачнаар нь жаргалаар сүлж хийж буй бүхий л зүйлийнхээ хүч тэнхийг тэднээс ав. Миний эрүүл мэндтэй гол баримтлалтыг мөрөлд ер нь 3 удаа ер нь бараг идэхгүй те. Тэгэл дандаа жимс ногоо. Өөртөө хайртай байж өөрөө ядаж эрүүл байх хэрэгтэй. Би эрүүл байж ус маань эрүүл байна, арьс маань эрүүл байна. Хаглаас хараа ингэ шууд авлаа. Жигд гарч байгаа биз тийм ээ. Жигд авлаа, жигд гарлаа. Өсчин бол ер нь л нэг талаасаа том урлаг байхгүй юу? Тэр үйлчлүүлэгч өөрийнх нь сэтгүүд нөлөөлөд идэг байхгүй юу? Би нөгөө өсчин дээрээ л очиог нөө туяа дээр очиог учраас л миний өсийг арай л өөр тайлчлаа, арай л өөр янзлчлаа гэдэг. Тэр талаасаа ингээд бодохоор өсчин гэдэг чинь тий ерөөсөө хүний дотор сэтгэлийг уудалдаг. Өнөөдөр би туяагийн өсийг засчлаа, эргээд тэр туяа дахиад найзад агуулад ирдэг байхгүй. Тэгэл тэр хүний яаж вэ? Нөгөө үйлчлэгийн хүрээнд хэлж өгдөг. За баярлалаа. За өдөрний мэнд бүгдээ сайн амарсан уу? Сайн амарсан. За сууцгаач. За өдөрний цаа уусан уу хүүхдүүдээ? 20 гаруй жилийн тэртээ бусдын төлөө сэтгэлэн дэвсэж эх орондоо нэгч гисэн зөв үзэл бодолтой зөв төлөвшөлтэй хүн бэлдээд өгчих юмсан гэх түүний чин сэтгэл 21 аймагт үсчин мэргэжлэр ажиллаж амьдарч буй олон мянган шавь нарыг төрүүлжээ. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдв маань өнгөний ерөнхий ойлголт. Матрикс тосны хэдэн сар бас багшилсан. Намайг тэтгэврт гарсны дараах нь матриксны баачка танаг ирээд хэдэн элсэл заагаад өгч гээд. Тухайн үед бол тэр чинь 13 4 үед бас төлбөр өндөр байсан байхгүй. Нэг хүүхд 500 мянгаар сурч ирсэн. Бид нар ч болохоор юм хийж тэгж хүмүүцсэн байхгүй бид нар чинь. Би зүгээр байх дурггүй тэгээд зүгээр сууж байгаа хүнд дурггүй би. Өмнөөс нь очиад бүр юм хүмүүс хөл цэвэрлээд өгөх юм санагддээ шүү дээ. Одоо нэг юм болохгүй хэлээч гэдэг юм тийм аюу урдан мартдаг байхгүй. Тархинд хадгалагдаад л авил чинь тэгээл ингээд бүгшаал муу юм бодолдог байхгүй. Тийм учраас би тэрийг өөрөөс тархинаас гаргаад хаяхыг боддог. Өөрөө өөртөө сэтгэлээ хангалуун байх хэрэгтэй.
Хүн чинь сэтгэлийн амт шүү дээ. Сэтгэлийн дэмээр чи болно, чи бүтээн, чи чадна гэдэг үйл хүн чинь босоод л ирнэ. Тэрнээс биш чи тэгээ юу одоо стандар өнгөрлөө чи чинь гэлээ хүн тэгэл нураалгана шүү дээ. Одоо тэтгэврт гарснаас хойш ч юм уу ер нь тэгэл ингээл нас ингээл өдрөөс өдөрт явж байгаа энэ нөхцөлд бол хүнд төвөг болохгүйгээр тийм ээ. Хүн төвөг болохгүйгээр өөрийгөө ингээд аваа явдаг. Тийм байгаас л гэж би боддог. Өнгөрсөн 10 сард судалгаа хийлгэсэн. Тэнцэнээс харахад нийт одоо нэг ажил эрхэлж байгаа хүмүүс маань болохоор цалин урамшууллыг бол нэгт орж ирээгүй. Цалин яг уу чухал 3 зүйлийн зүйл одоо тий хүчин зүйлд бол явж байгаа. Энэ бас ингээд Сингапурт ч гэсэн хийгдсэн одоо судалгаануудаас бид нэр харахад ерөөсөө эхний 3-т явж байгаа. Гэтэ нэгт орж ирэхгүй байгаа. За бидний сая хийсэн судалгаагаар бол хамгийн нэгдүгээрт нь ерөөсөө тухайн одоо компанид ажиллаж байхад соёл, уур амьсгал, хамт олонны одоо тий эерэг уур амьсгал гэж гарч ирсэн. Ажил дээр хүн минимум 8 цагийн өнгөрөөж идэг, магадгүй ээлжийн ажилтай биш хүн бол. Гэтэл гэр бүлтэйгээ өнгөрөөдөг цагаас илүү хамаг цагаа хамт олонтойгоо өнгөрөөдөг учраас хүний ажлын орчин гэдгүүл тэр хүнд асар чухал. Цалин жоохон бага байсан ч гэсэн одоо сайхан хамт олон, сайн хандлагатай, зөв менежменттэй, байгууллагын соёлтой, ойлгодог, удирдлагатай ийм газар хүн ажиллаад л байдаг. Яг одоо миний хүсэж байгаа компани ийм байвал одоо би цаашдаа урт хугацааны туршид доктортай өөрийгөө болон компаниа хөгжүүлээд ажиллах сонирхолтой байна гэсэн хүсэл эрмэлзлээр байгууллага хайдаг бол байгууллагын зүгээс ч гэсэн мэргэжлийн ур чадвар дээр нэмгэн нь одоо хувь хүний soft skill-ийн ур чадвар өндөртэй, харилцаа хандлага сайтай, дээрэс нь өөрийгөө бас хөгжүүлэх ур чадвар өндөртэй ийм ажилтныг бас одоо хүлээгээ суух биш хөдөлмөрийн зах зээл дээр ингээ хайгаад тэр хүндээ бас тохирсон ажлын байрыг санал болгоод тохирсон одоо саналыг тавиад ингээд өөрсдөө бас нэгтгэхийг эрмэлзэж байгаа. Дэлхийн нийт ингэж арай өөрчлөгдөж байна. Бид нар бол ингэж өөрчлөгдөж шүү. Хөрөг чадртай байгаараа та ингээд ажлын байран дээр ахтаа ч гэсэн тэ суралцах боломжтой. Ажлын байран дээр ахтаа та суралцаад өөр юм руу хөгжөө тэ өөрийнхөө сонирхлыг олоод илүү одоо нөгөө сонирхолтой ажиллаа өөрийнхөө дуртай сонирхолтой ажлыг хийгээд кайфтай ажиллаарай л гэдэг ерөөхдөө зарчмыг манайх бол барьдаг. Ер нь тухайн ажилтан одоо тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй амлалтынх нь одоо хариуд ажил олгогч ямар үн цэнийг өгч чадах юм бэ? Ямар үн цэнийг санал болгож байгаа юм бэ гэдгээр айгүй хөрсөлддөг. Кey ажилчид яг юм түлхүүр ажилчдаг бол зараар хизээч авдаггүй. Тэд нар бол дандаа өөрсдөө үнэлсэн, ажлын байран дээр байр суурь олцсон, хаач очисон одоо тэр өөрийнхөө мэрэгчлэр хүн түнлэгдсэн тийм хүмүүс байдаг учраас илүү цалин амлаж, илүү ажлын орчин амлаж, илүү карьер төлөвлөлт амлаж тийм хүмүүсийг өөр компаниас одоо хаантан хийнч гэдэг юм уу тэгж авдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр 2000-ад оныхан бол одоо орж ирсэн байгаа. Манай нөгөө Z generation-ийнхэн гэдэг байгаа шүү дээ. Цоо шинэ ертөнц байгаа байхгүй юу. Тэгээд тэр одоо цоо шинэ ертөнцийн хүмүүс бид нэр хуучнаа бас тулгаад бид нэр ингэж л ажиллаж ирсэн, ингэж л ажиллах ёстой гэсэн байдлаар биш. Бас тэр шинэ үеийнхэн тохируулаад ажиллах юм орчин нөхцөлийн бүрдүүлэх шаардлага ингээд үүссэн байгаа. Одоо орчин үеийн офис чиг хандлагууд бол өөрсдөө өөрчлөгдөж байна те. Илүү шинэлэг, төвшлөлтэй технологи дээр суурилсан, минимал, за тэр нөгөө эко зэргээр бол өөрчлөгдөж байгаа. Ажлын орчин бол нэгдүгээр. За дараад нь бол нөгөө хамт олонны уур амьсгал тий хамт олон компани соёл гэсэн үг нэг өсөндөө тий. За үүний дараа бол 3 дугаар цалин гэж бичиж явдیں۔ Тухайлбал дээрх судалгаанд хамрагдсан тэтгэврт гарсан ахмад насны 16.7% тэтгэврт гарсандаа дуртай байхад 18.5% нь энэ нь огт таалагдаагүй байна. Мөн хамгийн хачирхалтай нь дийлэнх буюу 57.4% нь энэ байдлаа үнэлж тодорхой хэлхийг хүсээгүй байна. Харин ахмад настан нийгмийн харилцаанд орохдоо ямар хүмүүстэй хамт байж уулзаж ярилцахыг хүсэж байгааг энэ судалгаагаар харуулжээ. Тодорхойлбол тэдний 5.9% нь төрийн албан хаагчтай, 16.4% нь хамт ажиллагчдтайгаа, 25.3% нь найз нөхөдтэйгөө, 31% нь гэр бүл, үр хүүхэд болон хөрштэйгөө харилцах дуртай буюу цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг байна. Мэдээж эрмэлзэл бол ахмадуудад гэртээ суугаадах тийм юу биш. Ер нь юм хийчихээ, өвдөөчий багаж гисэн одоо өрхөөгтөдтэй нэг тийм ачаа юу боллогоогоор өөрснийхээ бас амьдралыг төвөг боллогоогоор аваа явчих гэсэн юм бодлоо байгаа. Ахмадуудаас асууж байгаа байхгүй юу? Одоо ингээд говийн ахмадууд Хангаан нутгийн, Орон нутаг, Улаанбаатараас гээд асуугаад
та юу өөрийнхөө одоо эх 10 жилийн төлөвлөгөөг одоо юу гэж харж байна? Ирээдүйн талаарх өөрийгөө хэр их одоо ирээдүйдийн сэтгэлийн тэнхээ нөөц боломжтой байна энэ төр гэдэг ингээд асуухлаар өндөр хөгжилтэй орнуудын ахмадуудынхаас Монголын ахмадууд аяг өндөр гарч ирсэн байхгүй тэр судалгаан дээр. Тэгээд энийг ингээд яагаад өөдрөг гарсан болоо гэж тайлбарлал гэдэг нэг профессорууд маань асууж байгаа. За энийг ингээд чи тайлбарлсан тайлбар бичин гэдэг. Тэгээд тайлбар ингээд хаягаад манай баг судлаад утсан чинь манай дээр бас Монгол хүмүүсийн бас нэг онцлог байна. Соёлын онцлог байна. Амны бэлгээс хартын бэлэг гэдэг дандаа юм одоо сайхан үгнүүд хэлдэг те. Өө болно уу зүгээрээ гэдэг ингээд хэрвээ ингээд мөнгө төгрөгнийхэн болцоог харахаар өөдрөг биш баймаар юм шиг байгаа байхгүй юу? Гэтэл ингээд асар өөдрөг. Амьдрал эдийн засгийн байдлын тэр одоо ингээд нөхцөлөөс харуулуу. Тий, харуул ингээд гэтэл нөгөө өндөр хөгжлийн орнуудад ч ахмадууд болохоор доогуур гараад байгаа байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нь юу гэж тайлбар олсон бэ гэхэлэр тэр орнуудын хувьд бол ингээд хүнд амьдрах нийгэм, орчин, нөхцөл бүх юм ингээд хангаад өгсөн байхад тэр хүн өөрийгөө би энээс илүү байж болох байсан гэж нэг өөртөө нэг босоо тавьсан байл та. Би одоо энэ хүртэл амьдарч болох байсан гэдэг нэг төсөөлөл үүсгээд тэрэндээ бол би хүрч чадаагүй гэж тэр хүмүүс өөрийгөө үзээд доогуур үнэлчихэж байгаа байхгүй юу? Энэ ахмадын байгууллагаас гаргасан судалгааны эмгтээлийн тэрээс харахад бол ер нь одоо бид бас ахмадуудын хийж бүтээж байгаа, ажиллаж байгаа тэр арга туршлагын тэрээс бол ер нь саяын гэгэрүүлэх нийгэмд хүртэл болгох, хүргэх ийм ажил бас нэлээд жахан өргөн үрээтэй хиймээр юм уу? Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гайл байдаг. Тэгэл гадна дотны олон төслүүд байдаг. Эднэр бол яг одоо ахмадуудад тэр өрхийн юм уу эсвэл туслан эсвэл эдлэр газар дээр одоо үйлдвэрлэл эрхлэх тийм ээ. Энэ чиглэл руу бас дэмжлэг үзүүлдэг тиймэрхүү байвал бас тэр арга олохгүй тэр нь хүмүүстэд мэдээлэл хүргэхгүй болох дараа тэгээд үндсэндээ бас зарим ахмадууд юм бүтээж гисэн бас тийм нөхцөл боломж нь бас яхан дутмаг байх шиг байна да. Энийг ч гэсэн цаашдаа бол энэ төр засгийн зүгээс нэлээд анхаарах ёстой асуудал болов гэж бодож байгаа. Нуух юу аах вэ? Ер нь жаахан гологдох гээд байгаа шүү дээ. Харьцах зөөрөөд ид. Нэг настай баг юм байна доо наадчиц одоо юу шалив гэдгсэн тэр үүднээс харддаг гэдэг байх гэж би өөрөө боддог байхгүй. Тийм учраас өөрөө хүмүүсрөө өөрийнхөө хүрээгээ нэмэхгүй бол над руу нэг чиглээд ирэх хүн байхгүй болчиход байна шүү дээ. Тэрийг чинь би бол бас мэдрээд байгаа байхгүй. Тэтгэврт гараад цагийг зөв боловсон өнгөрөөл үр дүнтэй сонирхолтой өнгөрөөлөх гэсэн тийм л бодол руу орсон л доо. Тэгээд одоо энэ бодлоос эргэж буцалтгүй явсаар байгаа. Тэгээд хамтсан болгоноор хамаат хийгээд хитгсэг тэгээд янз янзаар явж л байна л да. Такамаг клуб гэж би хамгийн ахмад гэсэн. Тэд нартай чинь байнга аялна шүү дээ. Тэдний чинь сайхан халуундуулаа яриа, энерги, инээд хөөрчөнд бас нас агцсан манууд чинь бас их энерги өгж байгаа шүү дээ. Тэр чинь. Тэгээ манай хүүц Америкт кино найруулагчийн ангаар мэрэгжилтэй болсон. Тэгээд хүүхдтэйгээ харьцахад бас би мэрэгжлийнхэн талаар бас жаахан санал солилцоход арай ойлголцох нь амар юм болов гэж бодвол тэгэл зураг аваад бичлэг хийгээл. Тэгээд тэрийг эвлүүлэх гээд бас их компьютер хардаг сууна. Тэгээд тэр чинь бас их чөлөө цаг өнгөрөх гоё байгаа байхгүй юу? Одоо тэр сүйд жаахан гайгүй болж байгаа юм байлгүй бас агшаа хараад байдаг. Гаруй жилийн хугацаанд геологийн салбарт тасралтгүй ажиллаж эх орныхоо өнцөг булан бүрээс эрдэс баялагийг нээн илрүүлсэн түүнийг энэ мэрэгчлэн аз жаргалын хайгуулч болгожээ. Геологт байхад бас капа гэдэг янз янз юм ярьдаг байсан шүү дээ. Тэгээд тэр үеэс бас тэгж хувцалчих юмсан гэдэг тэр үд чинь юм ховор байсан чинь. Тэгэл одоо нэг хэлбэг нь юу аах вэ? Тэгэл бас нэг ганц хоёр малгайтай тэрийг өмсөөл бас олны өмнө би заримдаа бас гайгүй явах хэрэгтэй, гайгүй харагдчихмаар юм шиг. Яг байгаа хэмжээндээ өөрийнхоороо тэгэл өөрийгөө сэтгэлийнхаа таашаалыг эддээл явж байгаа юм тийм.
манай банд нэг памфлют гэдэг тоглолтын тийм арай тустай $350 үнэтэй хөгжим явуулсан. Тэгээ ерөөсөө нэг тийм яг тулсан багш олдоогүй. Тэгээ яах вэ? Одоо тэгээ өөрөө YouTube дээрээс л энэ үеэр тоглосон памфлютээр тоглосон ая дагаал үзье. Клип пимэр айдаа яваад байгаа байхгүй юу? Алс хол хүний нутагт ажиллаж амьдарч байгаа хөвгүүдтэй өөрийн хийж буй үйл хэрэгээрээ үлгэрлэн яваа түүний хувьд бусдын мөрөөддөг эрх чөлөөт орныг бус эх орныхоо уудам цэлгэр талнуутгаар бүргэд мэт дүүлэн нисэж дураараа амьдрахыг чухалчилсан юм. Би ч Америкт хүүхдүүдээр очиод 50 настай хүмүүс яг тэнд залуудаа ороод байгаа байхгүй юу? Монголд л бид нарыг ингээд хөгшин пенсэндээ гарсан ингээд ажил төрөл болоо амьдрал ахуйгаар нь бүгдээр ингээд ялгаа хийчихэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөөдүүл чи бүр дөрөвдөө ороод тэгэл буруудаад байна даа л гэж боддог. Одоо ер нь зүгээр цаг хугацаа маш хурдан явж байгаа учраас одоо тэгээд жоохон утгатай амьдраад утгатайхан шиг явсан дээр юм гэсэн нэг тийм бодол байгаа сүүлийн үед. Амьдрал утгатай байх нь гоё юм бэ. Тэрнээс зүгээр хоногийг бол хизээч гэсэн хаанч гэсэн өнгөрөөж байна. Ерөнхийдөө шинэ ажилдаа орж ирнэ гэхээр яг л нөгөө бүх юм шинээр эхэлж байгаа. Би шинэ одоо хамт олон дотор орно, шинэ одоо барилга байгууламж дотор нь орно. Адаглаад би хоолоо хаана идэх үү, 0 руу хаана орох уу, ажлынхаа дундуур би усаа яаж уух уу, амрах уу гэд тэр бүх мэдээллийг бид нар өгөх зорилгоор ерөнхийдөө ажлын байран дээр бол итгэмжтэй зөвлөх буюу тэр ажлыг чиглүүлэх ажил нь томилж өгдөг. Яг ингээд найз нөхөд шиг хамтдаа ингээд хийгээд хамтдаа ажиллаа хийгээд хажуугаас нь ингээд заа зөвлөх тэр боломжоор нь хангадаг. Бид нар нөгөө сэрүүн байх 12 цагаас л 8 цагийн ажил дээр зарцуулж байна л та. Тэгэхээр шинэ ажилдаа орж ирээд хурдан дасан зохицохын тулд бид нар одоо orientation day хийдэг. Ерөнхийдөө нөгөө шинэ хүн ч гэсэн анх нүүр хаагарч чадахгүй айгу удаан явдаг штэ. Тэгэхээр манай дээр бол тийм байхгүй. Ирээл эхнийхээ өдөртөө дагуулж явлаа, хоёр дахь өдөртөө чиглүүлэхээ орлоо. Тэрний дараа болохоор бүх хамт олонтойгоо танилцсан гэсэн үг. Тэр хүн тэр уур амьсгал, тэр компани соёл, тэр компани үнд зүйл, алсын хараа бүх юмыг нэг өдөр ойлгодгоо. Тэгэхээр дор хаяж тэр хүнд 14 хоног тэр өмнөх ажил хийж исэн хүмүүс нь хамт олон тэр местүүдээрээ дагуулж яваад тэр хүнийг чиглүүлэхэд ямар байх вэ? Өөрийн чи ажлын местэн дээр яг юу хийдгөө? Ажлын байрны тодорхойлолтын дээр энэ ажил байдаггүй. Гэхдээ манай компани онцлог нь энэ дээрээ бид нар илүү ач холбогдол өгдөг учраас та энийг давуу хийгээрэй ч гэдэг. Энийг байнга хэлж ингэж шинэ ажилтныг чиглүүлдэг. Ер нь шинэ ажилтныг чиглүүлэх бол айгүй чухал. Английн Оксфордын эдийн засгийн судлаачид нэг судалгаа хийсэн байлээ. Тэр судалгаан дээр юу гэсэн бэ гэхээр шинээр хүн ажилд орж ирээд яг одоо нөгөө компанида үр бүтээмжээ өгөөд бүтээмжтэй ажиллаж байгаа хугацааг нь 28-7 хоног гэж гаргасан байхгүй юу. Энийг үзгээр нөгөө нэг 6 сар болоод байгаа юм л да. Тэгэхээр бид нэр шинэ ажилтнуудаас ингээл дөнгөж орж ирэнгүүт нь эхний сард нь эхний 7 хоногт ингээ үр бүтээмж бол их нь өөрөө ингээд өрөөсгөл байгаад байгааг нь судлаачид гаргаад ирчээд байгаа байхгүй юу. Энэ тухай судалгаанд хамрагдсан хүмүүсийн 55.4% нь өөрөө ажиллах сонирхолгүй. 22.8% нь ажилд авдаггүй. 15.7% нь ажлын байр гардаггүй. 2.6% нь тулгарсан бэрхшээлээ дурдж хэлээгүй байна. Харин сүүлийн жилүүдэд үүнээс эсрэгээрээ ахмад настанд ажлын байр гаргаж өгдөг, тусгайлан тэдэнд тохирсон цаг санал болгодог албан газрууд манайд бас олон болж байгаа юм. Нөгөө тэтгэврт гарсан хүмүүстэй зориулж хагас цагийн болон бүтэн цагийн өөрөх нь одоо боломжинд нь тохируулаад тийм ажлын байруудыг гаргаж өгдөг. Тэгэхээр бид нар нөгөө бие организм бидний одоо өөрчилж чадахгүй. Гэхдээ бол нөгөө цагийг бол өөрчилж чадна тийм ээ. Ер нь 40-оос дээш насны хүмүүс бол айгүй доктортой ажиллаад байгаа. Нөгөө амьдрал нь нэг тийм жигдэрх шатандаа орсон байдаг хүмүүс. 12 ажилтны тутмын нэг хүн нь бол тэтгэврийн насны ажилчид байгаа. Тэтгэврийн насны үнийг үргэлжлүүлэн ингээд ажилд аваад байна вэ гэхээр эргээд маш эерэг одоо тийм давуу талуудыг биднэрт үзүүлж байгаа. Тэр хүмүүс чинь нэг хариуцлагын одоо нөгөө ичих булчирхай гэж ярьдаг шүү те. Хариуцлага асар өндөр, цаг барилт маш чанга,
Тэгээд хийсэн ажлаа дуусгах гэсэн юм давуу чанарууд исэн байхгүй юу? Одоо бол хүн ажил хийж чадчихвэл хэдэн настай ч байж болно. Гоё шүү дээ. Ном уншаал уйлна. Тэгээ айгүй гоё амьдралтай болохоор баярлна. Тэгээд нөгөө заримдаа би бүр дунд нь орчоод нөгөө урд нь уншижсэн гэсэн уншаагүй хүмүүс тэр дараа нь одоо ямар болох нь гэдэг яарад гоё болчихсоо гэдэг. Одоо ингэсэн чи энэ хоёр одоо нэг уулзчдаг юм бахтаа гэдэг яарад заримдаа уншиждаг шүү дээ. Дунд нь орхиол тий. Тэгээд би хоёр хүүхдээ ингээ хоёр талдаа суулгачаад одоо Монт Кристо гүнгийн яг тэр Эдмонд Дантесийн ингээд оргож байгаа ингээд чимээ мэмиг ингээд уншиж өгдөг байхгүй юу. Тэгэл гоё хэсгийг уншсан. Сүүсээр аваад хүүхдүүдэд намын сонирхолтой болгоцсон юм бэлээ. Одоо бодоход тий. Ах дүү 13-уулаа эрдэм чамдаж номонд дурлсан түүний гэр бүл үр удмаараа Сэхэтэн нэр хүндийг өндөр дүргэж аваа бахархан боломжтой. 13 хүүхдээ айлын дээрээс 3 дахь хүүхэд нь тэгээ багасаа эцэгхийн гар дээр байж байгаа л 10 жилийн сургуулийг төгсөөд Санкт эдийн засгийн дээд сургуульд орсон. Бид нэр тэр үе чи 4 жил сурдаг байсан төгсөөд тэгэл Нягтлан бодох хийсэндээ Төв аймгийн Гүү захиргаанд боловсролын хэс Нягтлангаар ороод тэгэл тэрнээсээ хойш тасралтгүй ажиллаж байгаад манай ах дарханд шилжээд дээд сургууль төгсөөд тэгээ тэнд бид нэрээ бөөгнүүлээд тэгээд тэнд их олон жил болсон. 79 оноос хойш дарханд 10 жил ажилласан. Тэр үед одоо техник засааны барилгын 2 дугаар тэрэс гэж байлаа. Тэнд Нягтлан бодохоор ажиллаа. Дараа нь барилгын цэргийн 0.17 дугаар ангид ажиллаа Нягтлан бодохоор. Бид нар чинь тэр үед Хөдөлмөрийн Баатар Тэгшв байна. Одоо Баяраа байна. Ичин хорлоо гэх тэр үед намайг яг тэнд ажиллаж байхад тийм сайхан баатрууд, диктатууд гээл төрж исэн үе байлаа. Тэгээд ерөөсөө өдөр шөнөгүй ажилладаг энэ бүтээн байгуулалтыг хийхэд бол манай залуучуудын гар бие маш их оролцдог байлаа. Тэгээд одоо миний залуу насны бас их олон жилийн өр хөдөлмөр шингэсэн гэр бүл бүх юмтаа ах дүүнэр ээж аавтайгаа энд сайхан амьдарч байлаа. Эрдэнэтийн Гокод бас Нягтлан хийжсэн. Үнцэргийн Нягтлан тэгээ хотод 2 хүүхдээ сургуульд оруулж ирэхэд хотод орж ирээл. Тэгээл Нягтлангаар ажилласаар байгаа. Тэгэл 33 жил Нягтлан бодох хийж байгаа тэтгэвртэй гарсан. Таны тэтгэвэр чинь буусан уу? Буусан шүү дээ минийх өнөөдөр. Түл хоолой хамт хоолноор хоо. За тэгээ. Дандаа хоёулаа тэгж ордог шүү дээ тий. Тэгээ гоё юм тий. Би тэгээ ер нь ресторанд шүү бит хоёр. Тэрэнд орж үзлээ хойлоо үзээгүй. Тэрэнд орж үзье гээл имээтэйгээ. Тэгээ нэг удаа манай охин ингээд нэг цаасан дээр нэг имчээд байхгүй юу? Юу бич байгаа гэсэн чинь би цалингаа буухаар энэ минийг аавна гинэ. Тийм юм аавна, ийм юм аавна гэж бичиж. Тэгээ чиний цалин хизээ буух гэхээр нэг нь буудсан шүү дээ имээ. Тэтгэврийн мөнгө хэлж байгаа. Өөрийнх нь цалинг олгочихно үжид. Тэгээл хоёулаа ингээд орж үзээгүй юм хумаараа гэх мэтлэнгээл ингээд амьдрал гой гой хөөрхөн шүү дээ. Зя хоёлаа ямар кино үзэх вэ? Ана гоё кино үзье. Аим шиг баяр болж байгаа юм чи аим шиг кино үзэх үү? За тий. Манай хүү 4 хэлтэй байсан. 17 жил гадаадд болсон. Ирээд удаачгүй байсан. Тэгээд нэг найз нь дагуулж яваад айлын найранд татсан юм шиг байгаа. Хорхог морхог идээд тэгээд намрын айрыг уугаад тэгэл бөөлсөн юм уу яасан. Ямар ч байсан л тэр ороогоо хоноол тэгэл хааглаанд нүглэн ороод тэгэл өнгөрсөн шүү дээ миний хүү. Тэгээд миний хамгийн нулимсыг дуустал барсан тэр нэг аимшигтай явдал байгаа. Зовлон жаргал ээлжилсэн хүний л энхэн орчлон сүрж тэмцэж боссон игэлхэн Монгол ээж. Амьдралын хатууг туулахдаа ахаа чинээр амьдрах итгэл сэтгэлээ өрдөж өөдрөг гигэн бүхэн рүү тэмүүлэх түүний дотор залуу бөгөөд үзэсгэлэнтэй. Тэгэл би нүг газар шаагаал ингээл явж ээж гэл ард хүн дуудахаар зэрэгэл хардаг. Тэгээ яг явж байхад нэг манай охины нэг найз нь харсан юм бэлээ. Тэгээд уйлаад нөгөө уцтаад над руу та яад ингээд ороо царайлаад яваад идэх өгсний араас өвхгүй ш гэл ингээ уйлж унжаал тий. Ингээд ахаа тэрнээс хойш би тий ерөөсө боли нээрэд тий одоо яг хувь тавилан тэр юм аасэ гэж одоо тэгэл арай өөрчлөлтөнд орсон.
Миний нөгөө дүүнэр надаас дандаа нэг дандаа л гоцоо 2 насны дөрөвтэй бид нэр 13 даа нэг ойрхон гарцсан болохоор тэгээд зэрэг тэтгэвчтэй гаргаад за одоо манай эгнээ шилж орлоо гэд бид нар тэмдэглэдэг байсан. 10 сарын 2-ны ахмадын баярын өдөр одоо нойлон жил манай тэмдэглэсэн бол энэ жил дараагийнхаа дүүгэн ч гэдэг юм аль болцоотой үедээ бүгдээрээ одоо шинээр ялангуяа хүн гээд манайхнаас доош дүүнэр те ойр ойрхон ингээд гараад ирэхэд тэр мэрийгээ тэмдэглээд бүгдээрээ сайхан байдгийг. Баруун төгсөхгүй. За. Тэгээ хаана гэхээр баян үл. Яска. Маса. Сайн уу? Тий. Сайн ч гэсэн хөдөр гэл үсттэй. Тэтгэврт өдрөөр төсөөлөхгүй. Ямар нэгэн байдлаар хугацаа болоогүй учраас би тэтгэврт гарна гэж боддоггүй. Яагаад гэвэл хүн хүүхдлээ суралцсан гэж ярьдаг. Тийм болохоор би яг ингээд суралцаар агаал сонгосон мэрэгчлэлтэй үнж байсараа дууснаа гэж боддог. Би 40 настай 2 жилийн дараа тэтгэврт гарна. Би тэтгэврт гарсныхаа дараа фермер ажиллах зорилготой байгаа. Хамт олон дунд удаа ажиллаад тэтгэврт гараад ирэхээр нэг л тийм хоосон санагдаа сэтгэлээр их ундаг гэж сонссон. Би ч гэсэн яг тэр хавцаа байх бах. Бүх өвчний шалтгаан бол ерөөсө сэтгэл зүй. Тэр сэтгэл амгалан байх юм бол бие амгалан гэж ярьдаг. Магадгүй одоо залуудаа хийж амжаагүй юм аа одоо ч гэсэн хийх боломжтой гэсэн зөвлөгөөнүүдийг бас их өгдөг. Нийгмийн даатгалын нөгөө шинжилгээр 50 наснда алдарт одонтой ээжүүд тэтгэврт гарна гэдэг маш баяртай байгаа. 4 жилийн дараа тэтгэвртээ гарна. Үе үед ирсэн ахын буурлуудаа одоо ажиллаж байгаа залуучууд одоо өнгөрсөн одоо ирээдүйд цагийн 3 цагийн хэлхээсээс нэг бүтдээ маа гэдэг ойлгох хэрэгтэй байна. Хоол үйлдвэрлэлийн салбарт хүн хөгшөрнө гэж байдгүй, чадвар нь хөгшөрнө гэж байдгүй учраас тэтгэврт гарсан насны хүмүүстэй хамтран ажиллахад их таатай байдаг. Жирээ ер нь бол хүүхдүүдэд харуулхаа болоод ээж маань ч гэсэндээ бас өөрийнхөө сонголтыг хийгээд гадагшаа ундрах гад, аялах гад урт хугацаагаар явж байгаа. Тэтгэврт гарчаад хүний амьдрал бүх юм зогсох юм биш. Хаад хүний амьдралыг хоёрдугаар шинэ үе эхэлж байгааг үздэг. Насаан битгий бодож, намбаан битгий хянж өөртөө сайхан цоглог байцгаая л гэж хэлмээр байна. Тэр нөгөө аз жаргалтай урт наслахад бас нэг чухал зүйл нь болохоор үе хоорондын харилцаа гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд залуучуудтай туршлага хуваалцах, буцаагаад өөрөө бас шинэ юм сурах нь сэтгэлийн эрүүл мэндийг их тэтгэдэг гинэ. Та их олон залуучуудаас туршлага хуваалцаал ингээл энэ талаар ер нь таны санал бодол. Монголын хувьсгал залуучдын эвлэлгээд нэг халамжлан хүмүүжүүлэгчгээд залуучууд ахмадуудыг ингээд өөр хэлбэл хооронд нь одоо ингээд за та энэ хүүхдийг одоо халамжлан хүмүүжүүлэн шүү. Тэгээд ажилтан дадлагжуулна, туршлагажуулна. Тэгээд мэдлэг чадварын дэвшлэлтэй анхаараа гэдэг ингээд холбоод өгчдөг. Нэг хүнтэй юу? Нэг хүн байж болно. Эсвэл нэг хүн хэсэг одоо хондоо залуучдын гашгаа өргээд байдаг юм бол тэр өргээдийг хариуцаач юм уу. Тэгэхээр өнөөдөр бас яг тийм ахмад залуугийн хоорондох тэр өмнөх шиг үеийн тийм харилцаа болоос жаахан өгүүлэгдээд байгаа юм болов гэж ингэж бодож байгаа. Гадаадууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл Нидерланд юун дээрээс бол манад бол ахмад зөвлөхүүдийн холбоо гэдэг тэндээс хурцрэл одоо үйлдвэрүүд үйлчлэгээний газрууд төрийн бус байгууллагууд энд бол ингээд одоо зөвлөгөөгөөд ингээд явдаг. Тим маягаар одоо зөвлөхүүдийн зөвлөл ч юм уу холбоо ч юм уу ингээд байгуулад бүр бодлогоор ахмад залуугийн хооронд бас холбоодогтойгоор ингээд ажиллавал нийгэмд ахмадуудаа одоо яаж үнэлэх үү, дүгнэх үү, яаж идэвхжүүлэх үү, яаж оролцоог нь хангах уу, яаж тэдний мэдлэг туршлагыг бас залуугийнхандаа залгамжуулж өвлөж өргөлгөр дөөрэлүүлэх үү гэдэг талаар бас судалгаан дээр тулгуурласан өөрийн чинь тийм ээ. За миний хувьд бол амьдралын туршлага дээр тулгуурласан одоо ийм яриа боллоо гэж би бодож байна. Баярлалаа ингээд. За танд ч гэсэндээ маш их баярлалаа. Төмөр үеийн огтад идэг Үйлдвэр урлалын политехникийн коллежийн өсчин гоцлын багшаар ажиллаж исэн. Тэтгэврт гараад одоо 5 жил болж байна. Одоо 65 настай. Намайг Зэвгийн Цэрэнбат гэдгээ. Би одоо 62 настай. Цэргийн команд хуульч мэргэжилтэй. Тэтгэврт гараад одоо 2 жил болж байна.
Намайг Даштржийн Батангулаг гэдэг. Би 66 настай, нягтан бодох мэргэжилтэй. Тэтгэвртэй гараад 13 жил болж байна. Би Бямбагийн Ширцэн гомбо гэж хүн байна. Завхгой аймгийн Алдархан сумын уугуул. Үндсэн мэргэжил маань бол гэр хийцгийн техникч мэргэжилтэй. Тэтгэврт гараа 6 жил болж байна. Одоо 66 настай. Амьдралд олон хаалга нэгддэг. Нэвтрүүлгийн оролцогчдын өмнө адал явдалтай, хариуцлагатай, цоо шин соёл, шин туршлага өгөх, шин эргэлт хийх 4 өөр хаалга нэгдэж байна. Тэднийг ямар ажил хүлээж байгаа бол дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй. Сайн байна уу? Орох уу? Тэгэхгүй шүү дээ. Үгүй болохгүй. Ийм зүудээс юм уу би яаж харах яа? Энд багтаад байна хөөе. Ямар хэцүү юм бэ те? Ямар аргаар болж авч ийм ойлголоо. Чи хам хэрэгтэй юм биш үү? Аасаач гоё. За манай ингэ хийж чадсан байна.